Монгол улсад гэр бүл салтын түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Гэр бүл салтан зөвхөн хууль эрх зүйн асуудал төдийгүй хүүхдийн эрх, сэтгэл зүй, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалч сөргөөр нөлөөлдөг. Ажилгүйдэл орлогын хомсдол өрийн дарамт гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж салтын шалтгаан болдог. Согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл мөн салтын шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүнд ногдох спиртийн жилийн хэрэглээ дунджаар 7 литрийг заасан боловч манай оронд цэвэр спиртийн хэрэглээ 12 литр, согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байгаа нь бусад орны дунджаас даруй 2-3 дахин өндөр гарч байна. Монгол улсад бол нэг 17,000 гаруй гэрлэлт бүртгэгдэж байна жилдээ. За үүнийхээ эсрэг 4,000 гаруй гэр бүл цоцлолт бас бүртгэгдэж байгаа. Тэгэхээр гэр бүл цоцлолт бас жоохон өндөр хувьтай. 60 гаруй хувьтай бол мөнгө санхүү хөдөлмөр эрхлэлт орлогоосоо болоод ингээд зөрчилдөг асуудал байна. За дараа нь бол энэ согтууруулах умдааны хэрэглээ. За мөн ингээ араа тавилт гэр бүлийн салахын шалтгаануудын юунд тодорхой нөхцлүүд байна. Гэр бүл салтын түвшинг бууруулахын тулд гэр бүлүүдэд зориулсан санхүүгийн дэмжлэг, орлогын их усрыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэх, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд онцгой албан татврын хэмжээг нэмэгдүүлэх, сурталчилгаа хяналтыг сайжруулах, гэр бүлийн харилцааг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт мэдээлэл өгөх, гэр бүл салтын асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг шинжлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй байна. Тэнд бол мэргэжлийн сэтгэл зүйчид, мэргэжлийн нийгмийн ажилтнууд ажиллаж гэр бүлийг салахаас өмнө яаж урьдчилан сэргийлэх үү, тэр хоёр хүмүүсийг хоорондын харилцааг эерэг хэлбэрээр шийдвэрлэхэд бас мэргэжлийн сэтгэл зүйчийн нийгмийн ажлын ажлын үйлчилгээг үзүүлж бас тодорхой хэмжээний энэ үр дүн гарна гэж үзэж байгаа. Монгол улсад гэр бүл салтын түвшин нэмэгдэж байгаа нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн дэмжлэг архитекттай тэмцэх бодлого, гэр бүлийн боловсруулалт, хууль эрх зүйн шинжилэл зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бусад орны туршлагаас суралцаж Монгол тохирсон бодлого боловсруулах нь чухал болоод байна.